Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Манай нээлттэй шудраг шүүхийн төлөө ураатай подкастын ээлж дугаар үгээр эхэлж байна. За бид өнөөдөр зочноороо шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Отгон Чимгийг урьсан байгаа. Сайн байна уу та? Сайн байна уу? Ажил тавлаг уу? Сайхан тавлаг байна. За тэгэхээр өнөөдөр бит хоёр ямар сэдвээр ярих вэ гэхээр ер нь шүүхийн одоо ирээдүй ямар байх юм те? Одоо ойрын ирээдүйн болон хитийн ирээдүйн талаар бид нэ ярилцсан. Яагадгүй шүүх гэдэг маань өөрөө маш тодорхой ийм одоо төлөвлөгөөтэйгээр хөгжиж явах ёстой институт, бие даасан институт, зам уу иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг ийм байгууллага. Тэгэхээр цаашдаа ер нь ямар байдлаар шүүх хөгжих юм, за хүний нөөц нь ямар байх юм гэдэг талаас нь өнөөдөр ярих гэж бодож байна л да. За ингээд эхлээд танаас асуух асуулт гэхээр ер нь одоо шүүхэд тулгамдсан асуудал гэвэл яг та гурван асуудлыг нэрлвэл юу хэлэх вэ? За та бүхний өдрийн амар амгалан айлтгая. Танай хамт олонд баярлалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бас энэ ажил байдлыг бас сонирхож тэ энэ олон түмэнд бас мэдээлэл хүргэх энэ ер нь шүүх нээлттэй байхад бас их хувь нэмэр оруулж энэ одоо подкастт дөрсөн талархаж байна. Гурван гэж одоо хэлэхэд хэцүү байна. Гэхдээ мэдээж хэрэг хүн бүхэн энийг бол хэлэх хамгийн түрүүнд бол үнэхээр шүүхийн дэд бүтцийн асуудал. Дэд бүтц гэхээр бид нар юуг ойлгож байна вэ гэхээр хамгийн дөрөнд монголчууд ярьдаг шүү дээ. Ер нь сайлаа бэлтгэр саваа бэлтгэж. Тэгэхээр утгаараа одоо энэ хууль дэдлэх арчилсан энэ бид нар нийгэмд одоо шилжээд энээс хойш ер нь шүүхийн дэд бүтцүүд бол маш муу анхаарч ирсний одоо уршгаар маш олон асуудал өөрөө ингээд одоо дэлбэрэхэд ингээд ерөөсөө л бэлэн ийм маш том хүүдийг үүссэн байгаа. Тэр нь бол шүүхийн дэд бүтц. Энэ одоо шүүхийн байрны асуудал байна. Дэд бүтц гэдэг дээр орчин үед одоо энэ цахим технологи хөгжиж байгаа гэдэг утгаараа бид нар бас гүйцэхгүй байна. Энэ одоо хуучны компьютер хэрэгжилж штэ гацж байна. Гэх мэтчлэн энэ одоо дэд бүтцийн асуудал байна. За хоёрдугаарт нь бол юу хэлэх вэ гэхээр би одоо эргэн талаас зөвл хэлмээр байна. Юу гэхээр шүүхийн үйлчлэгэнд бол чанар хэрэгтэй. Бид нар энэ дээр үнэхээр ахиц гаргахгүй бол одоо бас болохгүй байна. Алин болгон тийм ээ байрсаа байхгүй байна ч юм уу. Эсвэл ачаал ихтэй гэж одоо ярьж явах уу. Гэхдээ ихтэй ч байсан бид нар энэ чанартай сервис үйлчлэгээ үзүүлдэг болмоор байгаа. За тэгээд 3 дугаарт би бол ер нь шүүхийн хүний нөөц бол үнэхээр одоо асуудалтай байна. За хүний нөөц ч хоёр хөгжиж байна. Яг шүүн тасалгаажлага хэрэгжүүлж байгаа шүүгчийн маань хүний нөөцийн асуудал. За тэгээд арын албанд болж одоо ажилдаг, энд тусалцаа үзүүлж явдаг шүүхийн захиргааны ажилтнуудын хүний нөөц үнэхээр одоо хүнд байна. Би жишээ хэлээ. Юун дээр шүүгчийн хүний нөөц гэдэг дээр одоо хамгийн их санаа зовж байгаа салбар бол иргэний шүүгч дээр их ч одоо үнэхээр их оронтой зарлж байна бид нар. Тэнцдэг одоо хуульч байхгүй. Маш одоо цөөхөн ерөөсө нэг удаагийн оронтойгоор бид нар 30-40 шүүгчийн одоо тий оронтой зарлж байхад тэнд бол дээдлэн 5-6 шүүгчийн одоо хуульчил тэнцэж байна. Жишээлбэл энэ өөрөө бас асуудал уу гэвэл асуудал болцсон байна. За хоёрдугаарт нь захиргааны ажилтны хүний нөөцийн асуудал маш их санаа зовж байна. Ерөөсөө одоо нөгөө эргэлт гэж байдаг шүү дээ. Одоо нэг хүн нэг ажлын байрандаа нэг 4-5 жил ажиллаж байвал тэндээ хөгжөөд өөрөө бас туршлагачаад ингээ явдаг. Тэгтэл дундаж энэ хугацаа бол манай дээр бол хит богино болцсон байна. Ерөөсөө одоо жилж өрөхгүй. Ийм одоо байдалтай байна. Тэгэхээр энэ одоо гурван асуудал нэгдүгээрт шүүхийн дэд бүтц, хоёрдугаарт бол шүүхийн үйлчилгээний чанар дахиж зэрэгтэй байна. Гуравдугаарт бол шүүхийн хүний нөөцийн асуудал одоо бас их тулгамдсан байгаа. За тэгэхээр нөхцөл байдал бол бас хүнд байгаа юм байна. Бид нар бас сайн ингээд тоог сонсгож гисэн одоо үнэхээр шүүгч бол оронтой бол одоо сул оронтой маш их байна. За хуульч нар ингээд шүүгч болох хүсэлгүй байна тий. За орж байгаа хүмүүс нь сонгон шалралт орж байгаа жишээ нь бас цөөхөн одоо энэ шалгалтанд тэнцэж чинь гэдэг юм ингээд ар араасаа бас ийм
асуудлууд дагуулсан дүр зураг харагдаж байна л да. Тэгэхээр энэ олон тулгымдсан асуудлыг богино хугацаанд болон урт хугацаанд тийм ээ хэрхэн шийдвэрлэх гэдгийг бол мэдээж шүүхийн ерөнхий зөвлөл бол нэлээд сайн анхаарч байгаа байх. Тэгэхээр та бүхэн маань сая энэ шүүхийн шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын хөтөлбөр гэдэг ингээд их хурлаар батлуулжээ. Тэг өчигдөр батлууллаа. Баяр хүргэе. Тэгээд энэ баримт бичиг тийм ээ танаа энэ саяны ярьсан асуудлуудыг шийдвэрлэж чадах уу? Яаж шийдвэрлэх юм бэ гэдэг талаас нь ярив. Ямар ач холбогдолтой баримт бичиг юм те? Эхлээд би зөвөр энэ баримт бичиг батлагдах эргэцэн үнцийн талаар бас энэ иргэдтэй хуульч нартай нэг бас мэдээлэл өгчэй гэж бодож байна. Бид нар мэдж байгаа 21 онд бол шүүхийн шинэ хууль батлагдсан. За энэ хууль дотор бол нэг заалт орсон юм байна. 5 дугаар зүйлд нь байж байгаа юм. Юу гэхээр шүүх эрх мэдэл өөрөө хөгжлийн бодлоготой байна гэд хийцэн байна энэ хуульд. За тэгээд энэ хөгжлийн бодлогыг бол дурын нэг хууль санаачлагч боловсруулахгүй шүү, өргөн барихгүй шүү гэдэг асуудлыг бас зохицуулж өгсөн байна. Юу гэхээр шүүхийн ерөнхий зөвлөл улсын их хурлд шууд уламжлахаар заасан. Гэхдээ шүүхийн ерөнхий зөвлөл мөн бас дангаараа энэ асуудлыг бас ингээд төслийн хийчихгүй. Юу гэхээр засгийн газартаа заавал зөвшөлдсөн. Улсын дээд шүүхтээ заавал зөвшөлдсөн. Үүнийхээ дараа зөвшөлдсөн энэ төслөө улсын их хурлд шууд уламжлая шүү гэдэг ийм процедурын заалт байна. Тэгээд яг энэ 21 оны шүүхийн хуулийг хэрэгжилтийн хангаж бид нар шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг 6 сарын өмнө улсын их хурлд уламжилсан. 23 оны 10 сарын 2-нд. За их хурл дээр болвол бас яг энэ хилцүүлэгт бэлтгэх энэ ажлыг бол 6 сар хийлсэн. Дэд ажлын хэсэг гараад, үндсэн ажлын хэсэг гараад. Тэгээд ингээд өчигдөр яг улсын хурлаас энэ том баримт бичгийг батллаа. За сая бол эргэцэн үндсийн ярьлаа би. Энэ ер нь ямар утга учиртай баримт бичих юм бэ гэд. Шүүхийн ерөнхий зөвлөл бол энэ дээр маш их өндөр ач холбогдол өгж байгаа. За нэгдүгээрт бол энэ хугацаа нөгөө 10 жилийн хугацаанд хамаарах баримт бичгээ. Тэгэхээр шүүхийг 10 жилийн хугацаанд хэрхэн хөгжүүлэх талаар. Бид ер нь 10 жил яаж хөгжих? 10 жилийн дараа ингээд эргээд харахад ямар үр дүнд хүрсэн байх юм гэдэг. Тэгэд хугацааны хувьд 10 жилээс гадна ерөөс эн чин шүүхийн ерөнхий зөвлөлөө бүрэн эрхэх чинь 4 жилээр байж байгаа шүү дээ. Сахилгаан оройгч чинь 6 жил байж байгаа. За яг шүүгч нар бол насаараа томилогддог гэх тээ. Яг энэ шүүхийн энэ институт бодлогын байгууллагууд чинь ингээд бүрэн эрхийн хугацаанд ингээд богино байж байгаа. Тэгэхэд залгамж холбоо төрийн бодлогын шүүхийн энэ институцийн бодлогын залгамж холбоо өөрөө бас хаана оршиж вэ гэдэгт бас эргэлзмээр мэдээж хэрэг арын ажлын албууд нь үлддэг тий гэвч бодлогын залгамж холбоо байх ёстой. Тэр утгаараа энэ бол их сайхан суур болж болов гэж бодож байна. 10 жилийн баримт бичгээ. Тэгээд энэ шүүх эрх мэдэл ер нь 92 оноос хойш 20 дахь ийм хөгжлийн баримт бичгтэйгээ зоолгож байна. Өмнө нь 24 жилийн өмнө буюу 2000 онд улсын их хурлаас шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө гэж баталж ирсэн юм байл. За 2000 он гэдэг чинь бол юу штэ 92 оны үндсэн хууль батлагдсан 8 жилийн дараа ингээд шүүх эрх мэдлийнхаа хөгжлийн асуудлыг их хурл баталж ирсэн байх нь л да. Тэгээд тэр үеийн томьёолол зорилтуудыг уншихаар их хвчлэн тийм тогтолцооны шинжтэй, засаглалын шинжтэй. Тэнд чи нөгөө эрх мэдлүүд хоорондоо тэнцвэртэй, хараат бус байх гэд хамгийн наад захын суур асуудлуудаа хийж өгсөн онцлогтой байдгийн билээ. Тэгээд дагнсан шүүхийн асуудлыг судлана гэдэг ч юм уу ийм асуудлуудыг хийсэн байдаг. 24 жилийн дараах энэ шүүх эрхмэдлийн хөгжлийн баримт бичгийн онцлог гэвэл арай ондоо. Би бол тэгж ялгааг нь хэлнэ. Бид нэр тогтолцоо бий болгох асуудлыг нэг их ярих шаардлагагүй болсон. Яагаад гэвэл харьцангуй бол энэ шүүхийн институцууд бол бэхжсэн, суурь нь бүрдсэн, дор хойж энэ шүүхийн зохион байгуулалт тогтолцоо өөрөө харьцангуй ингээд доктортой болцсон байж байгаа.
За тэр шүүхийн институцууд гэх чинь сая 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр чинь бас том институт тогтолцооны хувьд үүссэн. Тэг салхын ороо одоо шээзэгч чинь одоо тэ 10 гишүүнтэй байна гэд бүр үндсэн хуулинд хийгээд өгсөн. Тэгэхээр суур тогтолцоогоо бид нар хийцэн байна. За тэгээ 21 оны шүүхийн тухай хуулиар маш олон одоо тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд оруулсан байна. Тэгвэл бид нэр одоо илүү тогтолцоо бий болгоно гэж ярихаас илүү одоо энэ байж байгаа тогтолцоогоо яаж чанаржуулах юм? Яаж энийг илүү төгс төгөлдөр боловсронгуй болгохын гэдэг тал руугаа илүү маш тодорхой арга хэмжээнүүдийг ингээд тусгасан онцлогтой байгаа. За тэгэд энэ хүрээндээ түрүүн ярьсан одоо 3 тулгымцсан асуудал жишээ нь эхнээс нь ярил л да. За байрлал одоо энэ шүүхийн байр танхим юу нь яаж өөрчлөгдөх юм те. За одоо жишээ нь шаттаар хатаагаар хаанаас эхлэх юм, ямар шүүхүүд жишээ нь ингээд одоо хамгийн их хүн нөхцөлд байна, орон нутгийн шүүхүүд гэх энэ дээр та санал хэдээс. Хоёрдугаарт энэ юун дээр хууль зүйн үйлчилгээг одоо илүү чанартай болгоно гэж юм. Яаж чанартай болох юм те. Энэ чанарын одоо хувьд өнөөдрийнхээс юу ахиц ямар байдлаар гарах юм гэдэг ч юм ингээд та энэ дээр одоо тодорхой бас одоо шийдлүүдийн яг хуу эхлээд ерөнхий одоо энэ баримт бичгийнхаа одоо бүтэц буюу structure-ыг ойлгохын тулд бол бид үндсэн 7 чиглэл тоосон. 2000 оных бол нэг 9 одоо чиглэлээр байж байгаа. Бид нар бол айл болох компактны тодорхой биелэг төхөөц гэхдээ бас алсын зорилготой ийм байдлаар томьёолуудаа хийсэн. Тэгээ үндсэндээ нэг 7 хэсэгт хуваагдаж байгаа. За энэ 7 хэсгэнд хамгийн түрүүнд бид нар хамгийн эхний одоо хэсгээ бол ер нь шүүх нээлттэй ил тод байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид одоо энгийнээр ярихад хүн одоо нээлттэй биш хаалттай байх тусмаа тэнд хардлага бий болж байдаг тийм. Яг тэрнтэй адилхан л агаар нэг бид шүүхээ нээлттэй ил тод ингээ харагдахуйц болгож иж тэр үйл ажиллагааг чи иргэд ойлгоно. Тэр ирээд нөгөө итгэлэн ахин гэдэг энэ одоо хандлага зарчмыг бариад бол бид нар ямар ч байсан шүүхийн нээлттэй ил тод байдлыг одоо үргэлж анхаарлын төвд байна. Энэ 10 жил үргэлж анхаарлын төвд байна. Энэ дахид завсрна гэдэг утгаараа хамгийн нэгдүгээр чиглэлээ болгож одоо олон ажлууд. За хоёр дахь нь бол энэ одоо бид нар хууль дэдлэх тогтолцоогоо цаашаа авч явахад бол үнэхээр одоо шүүгч нарын нуруунд дээр энэ ажил одоо явна. Тэр утгаараа шүүгч хариуцлагатай байлгах. За тэгээд өөрийнх нь одоо ур чадрыг ахиулах тийм ээ. Энэ шүүгчийн хараат ус энэ тогтолцооныхаа бие даасан байдлыг бас бид нар анхаарлын төвөөс энэ 10 жил бас гаргахгүй гэдэг утгаараа хоёр дахь асуудал бол шүүгчийн хараат ус байдал, шүүхийнхаа бие даасан байдлыг ер нь бол бид нар хангаж ажиллана гэдэг ийм одоо оруулсан. За гурав дахь нь бол бид нар энэ түрүү хэлсэн биетэй захиргааныхаа ажилтны энэ одоо ур чадвар мэдлэгийг одоо дээшлүүлнэ гэдэг. За дөрөвт нь бид нар бол ерөөсөө цахимжилтыг шүүхэд шин дэвшилтэд техник технологи одоо нэвтрүүлнэ гэдэг энэ чиглэлээр арга хэмжээнүүд исэн баг. Тэгчиж ер нь үйлчлэгээний чанар сайжрах юм байна. Тэгжээж нөгөө хүний нөөцөө маш одоо цомхон хүний нөөцөөр чанартай үйлчлэгээ үзүүлэх юм байна. Технологигүйгээр бид явахгүй юм байна. За тэр утгаараа яг дөрөв дэх хэсэг нь энэ асуудалд зориулагдсан байна. Ер нь дэвшилтэд технологиг шүүхэд нэвтрүүлж цаашаа явна шүү. Түүнгүүгээр бид нар одоо хүчний л энэ юунаас салахгүй юм байна. За 5 дахь асуудал бол би түрүүний нөгөө шүүхийн үйлчлэгээний чанарын тухай ярьсан. Энэ бол яг одоо энэ үгээрээ буусан ба. Шүүхийн үйлчлэгээний чанарыг бид нар ахиж завчрна гэдэг. За илүүтэй шүүн тасалгааны ажиллагааны одоо шинжтэй тэр одоо бидний яг хуульчдын тэр амин чухал болсон тэр одоо эрх зүйн асуудлыг яаж ахиж завтрах юм. Ямар эрх зүйн орчин бид нар энэ 10 жилдээ өөрчлөх асуудлыг судлаад ингээ ярьж явах гэдэг ийм зөвлөдүүд тусгасан байна. За 6 болон 7 дугаар хэсэг нь манай шүүхийн дэд бүтэц за тэгээ санхүүгийн тогтолцоотой холбоотой энэ хэсэгт гүйдэд зориулагдсан байгаа. За тэгээд нэмээд хэлэхэд ер нь шүүхийн үйлчлэгээний чанар гэж юу юм бэ?
Тэгэхээр ингээд гайхах бахалтай иргэд ер нь шүүхийн үйлчлэгийн чанар гэж байх ёстой мó? Энэ эсвэл одоо шийдвэр одоо зөв буруу гэдэг асуудал юм уу гэж бас төөрөлдөж бодож магадгүй. Тэгэхээр шүүх баримтлах ёстой хэд хэдэн одоо үндсэн зарчмыг шүүхийн тухай заачиж. За тэрний нэг зарчим нь бол шүүхийн үйлчлэгээ чанартай байх ёстой гэдэг ийм зарчим бүр хуульд тусцсан байж байгаа. За энэ шүүхийн үйлчлэгээний чанар гэдэг бүр дэлхийн улсууд бүр томьёолцсон байт юм байна. Маш олон критерий буюу шалгуур үзүүлэлтүүдээр одоо хэмждэг, үнэлдэг ийм одоо байна. За яхаа харамсалтай нь энэ нөгөө нэг шинжлэх ухаан болон нөгөө академик хүрээнд манай Монголд бол энэ хөгжөөгүй байна. Тэгвэл энийг бол практикийн хувьд ингээд бидрийг түлхэж байгаа байхгүй. Энэ ойлголтыг одоо цаашаа хэм хэмжээний хувьд ойлголтын хувьд хөгжүүлэх ёстой гэж одоо харуулж байна. Тэгэхээр бид нар хамгийн гол нь шүүхийн үйлчлэгээний чанар гэдгийг бол ингээд юунаас эхлэх ёстой вэ гэхэлэр ер нь хамгийн ихний шат нь иргэнтэй шүүхийн хаалгыг татаад ороход шүүхэд мэдүүлэх эрх нь одоо хэрэгжих боломжтой байна уу гэдгээр жишээлбэл эхлэх ёстой хэмжих. Одоо юун дээр нэхэмжил бариад ороод ирсэн те иргэнийг ингээд ялах шалахгүй шалтгаанаар ингээд буцаагаад л нөгөө хэргийг үүсгэхгүй те ингээл бүр ингээд зүдрээгээд л байвал энэ одоо ер нь шүүхэд мэдүүлэх эрх нь одоо хангагдаж гин үү гэдэг дээр үнэхээр бас тийм гэж хэлэхэд хэцүү энэ тохиолдолд. За би зөвхөн өөрөө мэдх юм яг энэ талаар бол дээд шүүх судалгаа хийжсэн тохиолбол одоо захиргааны иргэн шүүхтэр, иргэний иргэн шүүхтэр яг энэ шүүхэд мэдүүлэх эрх ер нь хэрэгжиж гин үү гэдэг. Хэрэгэд буцааж байна. Үндсэлтэй үндслэхүү гэдэг асуудал бас яригдана. За захиргаан дээр бол бид нар мэднэ одоо нэхэмжлийн бүрдүүлбэр хангааг бол 14 хоног өгөө буцаадаг шүү дээ. За энэ 14 хоногтой ингээд юм айтайхан ингээд бичээд бүрдүүлбэр хангаад авид ирээ гэд ингээд буцаадаг ийм одоо арай өөр зохицуулт байдаг. Тэгэхээр энийг одоо ер нь тийм хэрэглэх тийм зоршил хэр одоо байна гэдэг чи өөрөө энэ одоо мэдүүлэх шүүхэд мэдүүлэх эрх саад бэрхшээлтэй байна уугүй юу гэдэгтэй ингээл холбогдоод ирд юм байл. За тэгээд энэ судалгааны үр дүн миний мэдж байгаагаар бол маш сонирхолтой бөгөөд анхаарал татгууц гарсан. За тий одоо тухайлбал жишээлбэл одоо захиргаан дээр их чинь энэ 14 хоногийг тэг бүрдүүлбэр одоо хангаа дээр гэдэг энэ заалтыг хэрэглэх зоршил одоо хит их байна. За бүр одоо жишээ хэлбэл одоо захиргааны иргэн анхан шатны шүүгч 20 шүүгчтэй шүү дээ. Тэгээд тухайн ондоо гаргасан бүрдүүлбэр хангуулахаар гаргасан нийт шүүгчийн захирамжийн 20% зөвхөн нэг шүүгч одоо эзэлж байна. 18 хэдж байлаа. Ховыг те зөвхөн нэг шүүгч эзэлж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр шүүгчийн хувьд бол энэ процессын хэм хэмжээг одоо ургуулсан ашиглаж байна гэсэн үг байхгүй. Ер нь бол академик хүрээнд бол процессын хэм хэмжээг за мэрэгжлийн оролцогч нар буюу өмгөөлөгч нар ургуулсан ашиглах одоо ойлголт байхаас гадна шүүгч нар өөрөө ургуулсан ашиглах бас ойлголт байдаг. Энэ нэгээр бүр маш олон судалгаа байдаг. Доктор энтрийн зэрэгч хамгаалцсан байдаг. Бид нар зүгээр ингээд нэгэнт байгаа үзэгдлийг бол байгаагаар нь бас ярьж сурах хэрэгтэй. Тэгээ энэ мэт одоо энэ процессын ийм одоо сөрөг үзэгдлийг бол дэлгэж тавиад шалтгаан нөхцөлийг ингээд судлаад энийг даван туулах хэрэгтэй. За одоо чинь процесс дээр ярихад ингээд маш их удаашрдаг. Ялангуяа иргэний процесс бол одоо ингээд хэдэн сараар, бараг жилээр ингээд удаашрдаг, хойшлуулдаг ийм ажиллагаа бол их шүүмжилдэг иргэдтэй. Тэгэхээр энэ дээр одоо энэ хөтөлбөрийн хүрээнд жишээ нь ямар тодорхой одоо ажиллагаанууд хийгдхий. Тухайлбал яг энэ шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулна гэдэг яг энэ чиглэл бол 5 дугаар хэсэгт нь орсон байна. Яг энэ хугацаан дээр бол бид нэр үнэхээр проблем байна. Манай тогтцсон проблем байна гэж харсан. Энийг бол шийдвэрлэх ёстой гэдэг утгаар хэрэг маргааны онцлог за төрлөөс хамаарат хэрэг хэн шийдвэрлэх хугацааг ялгаатай тогтоох энэ процессын хэмжээг сайжруулна гэж оруулсан байж байгаа. За энэ ажлыг мэдээч хэрэг бол шатны шүүхийн ерөнхий зөвлөл болон хууль зүйн яам одоо хууль зүйн бодлогыг авч яваа тий энэ мэргэжлийн одоо институттай хамтраад энэ одоо хууль тогтоомжийн өөрчлөлтийг бол хийх ёстой байна гэж
бодож энэ арга хэмжээг тусгасан. Одоо жишээлбэл юу штэ захиргааны хэрэг дээрх чи 105 хоног байдаг. Яг хуульд заасан хугацаа нь 105 хоногийн дотор шийдэх ёстой. Захиргааны хэргийг. За гэвч энэ 105 хоног чинь бүх одоо төрлийн маргаан дээр адилхан байхгүй. Жишээлбэл одоо олон оролцогчтой байна уу? Эсвэл одоо шинжээч эдрэттэй байна уу? Харгалцахгүйгээр. Үл харгалзаж энэ бүх хэрэгүүд чинь 105 байна гэдэг чинь өөрөө ингээ асуултын тэмдэг бас ингэж ер нь бол бас явж болох уугүй юу? Болохгүй. Эн чинь л өөрөө шүүхийн үйлчилгээний чанарын асуудал руу бас хөтлөгдөж байгаа. За одоо энэ одоо өөрөөр хэлбэл жишээ хэлэхэд энэ одоо 105 хоног одоо бүх захиргааны хэрэг дээр цаашд бол хэрэглэх бол шаардлагагүй. Зарим дээр нь тодорхой төрлийн одоо энгийн тийм эдрээ төв багтаа оролцогчийн тоо багтаа хэрэгвэл заавал 105 хоног гэхгүйгээр арай наашаа хугацааг нь татах. За шинжээч оролцдог эдрээ төвөгтөө тийм одоо хэрэгүүд байдаг мó. За энэ тохиолдолд бол за тэр байгаль орчинд очруулсан хохирол асуудал бас их тогтооход хөмдөжтэй шинжээч оролцсон. Энэ тохиолдолд бас 105 хоног бас үнэхээр багтана. Тэгэхээр бид нар бас шүүгчээгээ буруутгаад байгаа. Одоо бол за энэ хугацаанд шийдэхгүй байх гэх автоматар л одоо механикаар л юм аа. Цаана ийм эдрээ төвхтөө хүн тэрийг яаж 105 хоногт шийдэх гэдэг. Энэ бол бас боломжгүй зүйлийг бид нар шүүгчээс ингээд шаардж байна. Хуулиараа шаардж байна. Тэгэхээр энийг бол бас өөрчлөл ёстой. Тэгээ тэр утгаараа бол яг энэ их удаж байгаа энэ хэрэгүүд одоо бид нар бол цаашдаа энэ шийдэх хугацааг нь харилцан адилгүй ингээд тавьж өгөх ёстой юм байна. За одоо энэ ер нь яг хоо ингээд чанарыг дээшлүүлэх гэдэг бол түрүү хэлсэн маш өргөн агуулгатай тий. Тэрний хүрээнд мэдээж шүүгч өөрөө бас их ачаалттай, ялангуяа иргэний одоо хэргийн шүүхүүд бол манад бол их ачаалттай бах нийслэлд тийм ээ. Тэгэхээр энийг одоо ингээд ачааллыг бууруулсан хэрээрээ бас нөгөө чанарыг дээшлүүлэх үйлчлэгээний хүртээмжийг сайжруулах талаас нь ярих юм бол одоо энэ би бас энэ хөтөлбөрийг харахад дагнсан шүүхүүд байгуулах ийм одоо санал явж байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ хизээнээс хэрэгжиж эхлэх үү? Ямар одоо дагнсан шүүхүүд байгуулагдах юм бэ? 2000 онд батлагдчихсан одоо анхны энэ баримт бичигт бол дагнсан шүүхийн асуудлыг ингээд судлана гэдэг утгатай ийм бас арга хэмжээ бол тавигдсан байсан. Тэгээд энэ удаагийн мөн одоо энэ баримт бичигт бас энэ шүүхийн зохион байгуулалт тогтолцоог бас ингээд боловсронгуй болгох асуудлыг мөн одоо оруулсан байж байгаа. Тэгээд яг өнгөц харахад бол энэ 24 жилийн өмнө одоо тусгаж исэн үйл ажиллагааг ахаад тусгачваа гэж харагдах мэт одоо харагдах боловч ерөөсөө энэ шүүхээр одоо шийдэгдэж байгаа энэ хэрэг маргаан гэдэг чинь өөрөө ингэ динамик байгаад байгаа юм. Ингээ тогтон биш. Одоо нэгэн төрлийн өнгө аястай хэрэг маргаанууд ирж идэг биш юм байна. Энэ хэрэг маргаанч өөрөө маш их динамик хөдөлгөөнд орчиж идэг. Өнгөн зүс нь өөрөө өөрчлөгдөж идэг. Агуулга нь өөрчлөгдөж идэг. Ийм нөхцөлд ийм хөрсөр байгаа нөхцөлд бол манай шүүхийн тогтолцоо өөрөө бас яг түүрнийгээ дагаад илүү боловсронгуй болоод загвар тэр зохион байгуулалтын хувьд бол илүү тэр одоо хэрэг маргаанд тохирсон тэр зүг рүү бол шинжлэгдэж явах хэрэгтэй юм байна. Тэр утгаараа бол энэ одоо шүүхийн тогтолцоо зохион байгуулалтыг боловсронгуй болгоо. Тэгтээ бол тодорхой нэг одоо үндсэн зарчмууд одоо байх хэрэгтэй. Тэр шүүхийн үйлчилгээ иргэдээсээ холдож болохгүй. Түүнээс гадна энэ тогтолцоо шүүгчд өөрт нь бас ачаал үүсэхгүй байх хэрэгтэй. Ачаал гэдэг чинь өөрөө бас шүүхийн сервисийн чанар руу бас ингээ хөтлөөд байгаа. Тэгээд одоо бол шүүх явуулах хууль өргөн барьсан байгаа засгийн газраас тийм ээ. Тэгээд яг зүгээр дараалал юуны хувьд их би зөв гарчгүй гэж харж байгаа. Их хурлаас эхлээд яг ингээ хөгжлийн бодлогоо батлаад түүний дараа одоо яг энэ тусцсан байж байгаа тэр шүүхийн тогтолцоо зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг одоо ингээд хилцэх байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол дараалал хувьд их зөв болчлоо л гэж би харж байна. Тэгэхээр яг ямар дагнсан шүүхүүд хамгийн эхлээд байгуулагдахаар. За энэ засгийн газрын өргөн барьсан энэ одоо хувилбараар бол хамгийн түрүүнд бол хэлбэр ажиллагааны шүүх байгуулагдахаар байж байгаа. За дараа нь бол дагнсан шүүх бол гэр бүлийн одоо маргааны дагнсан шүүх одоо тусгагдсан байж байгаа. За
Ер нь бол бас энэ гадаад улсуудын тенденц хандлагыг үзэж байхад бол дагнасан шүүхийг тийм их олноор одоо байгуулдаггүй юм байна. Маш аажмаар энэ дагнасан шүүхийн тоо өөрөө өөрчлөгддөг юм. Одоо ингээд өөрөөр хэлбэл тэр лөө хошоорохгүй байна шүү дээ. Тэр гадаад улс одоо энэ Европын холбооны одоо 30 эдийн улсын статистикийг харж хат дагнсан шүүх рүү нэг хошуурдаггүй. Гэхдээ шаардлагатай тохиолдолд бол дагнсан шүүхүүд одоо байж байгаа. Тэгэхээр би одоо хэлвэн л да Монгол улсад дагнсан шүүх байгуулагдаад одоо 20 жил болж байна те. Одоо бид нар энэ 20 жилийн аваа энэ жил хийж байна. Захиргааны иргэн шүүх байгуулагдав. Энэ хугацаанд бол ер нь өөр дагнсан шүүх байгуулагдаагүй. Тэгэхээр энэ бол бас ер нь дэлхийн одоо бусад улсын энэ хандлагатай ер нь их ойролцоо байгаа статистикийн хувьд. Манайх ч бас нэг хошуурахгүй байгаа. Ингээд одоо 20 жилийн дараа ахаад нэг одоо төрлийн дагнсан шүүх байгуулах гэж байгаа нь бол статистикийн хувьд бол их том дажгүй одоо үзүүлэлтгийг би харж байгаа. За яг гэр бүлийн хэргийн одоо шүүхийн хувьд бол яг хэрэгжих хугацаа нь арай хоошоо би бараг тавигдах болов гэдэг төсөөлөл байгаа. Манай шүүхийн ерөнхий зөвлөлч гэсэн саналаа өгтөө бол энэний ер нь бас бэлтгэл ажил нэлээд шаардлагатай болохоор хэрэгжих хугацаа нь ер нь боломжийн хэмжээгээр одоо хойшлуулад тавьбал бол илүү одоо бэлтгэл хангагдаад ингээд хийгдэх боломжтой гэдэг байдлаар доороо жил хагас ч юм уу 2 жилийн хойно тахгүй бол гэр бүлийн шүүгчийн онцлогтой маш тусгай нөхцөл шаарддаг тий. Одоо тэр хүүхдийн асуудал, хүчирхийллийн асуудал орж ирэхэд тэнд өөрөө хүний хүүхдийн эрхийг хангахуйц орчин урдсан байх хэрэгтэй гэдэг үүднээс бол тэр одоо шүүхийн танхим нөхцөл одоо стандартны тийм байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол энэ дээр зайлшгүй бэлтгэл хангах хэрэгтэй байна. За одоо би танаас илүү хүртээмж талаас нь асууя л да. Хууль зүйн үйлчилгээний хүртээмж талаас ер нь бас ямар өөрчлөлтүүд харагдаж байгаа тийм ээ. За ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх талаас тэднэрт одоо хууль зүйн үйлчлэгийг хүртээмжтэй хүргэх талаас ямар бодлогын одоо шинжилүүд хийгдэхээр төлөвлөж байгаа. Өчигдөр бид нар улсын хурлын чуулган дээр яг энэ асуудлаа хэлцээд улсын хурлыг хилцүүлээд улсын хурлын гишүүдийн асуултанд хариулж хахад энэ асуудлыг бас их хөндөж бас зовнж асууж байна л да. Булган туяа гишүүн бол яг энэ дээр нэлээд олон асуулт асуусан. Тэгээ энэ бол зайлшгүй анхааруул зохих асуудал. За энэ бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахад бид нэр хүний эрхийн үндэсний комиссийн бас төлөөллийг ажлын хэсэгтээ оруулж ажилласан. Энэ одоо утгаараа бол яг тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зарим одоо зорилттой бүлгийн иргэдэд бол энэ шүүхийн үйлчлэгийг ойртуулах, хүртээмжтэй байлгах, учраад байгаа саад бэрхшээлийг арилгахтай холбоотой хэд хэдэн одоо бүр тухайлсан заалтууд орсон байж байгаа. За энэ шүүхийн одоо дэд бүтцийн хувьд байшингийн хувьд бол хангахуйц байдлаар энийг цаашаа хөгжүүлэх шүү гэдэг ийм одоо заалт орсон. За ингийн тулд эхлээд бид нар ер нь тэр хангахуйц байдал гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэдгийг өөрсдөө тодорхойлох хэрэгтэй байлаа. За тэр утгаараа бол стандарт бүхий одоо шүүхийн байрыг бол ханганаа энэ 10 жилийн хугацаанд гэж одоо оруулсан. Цаашдаа бид нар хөтөлбөр нийгмийн хамгааллын яам за тэгээ хүний эрхийн комисстой хамтраад бол энэ стандартыг бол бид нар боловсруулж батлах хэрэгтэй. Тэгжээж л одоо яг үнэхээр энэ хүмүүсийн эрхийг хангасан энэ орчин одоо бүрдүүлэх юм байна. Одоо бол тийм стандарт байхгүй юу? Одоо бол шүүхийн одоо байрны стандарт гэдэг баримт бичиг байна. Гэхдээ энэ бол бас шинжлэгдэх шаардлагатай. Ер нь шинжлэгдэх шаардлагатай. Тэгэд байр гэдэг утгаараа энэ хөгжлийн бодлогын баримт бичиг бол 10 жилийн хугацаанд хэрэгжих одоо баримт бичиг байгаа. 766 тэрбумын одоо төсөвтөө нэмэлт одоо санхүүжилт шаардлагатай ийм байдлаар батлагдсан. За яг уул нь ингээд 766 тэрбум гэхээр томтоо сонсогдно. Гэхдээ 10 жилийнх гэхээр жилдээ нэг 70 хэдэн тэрбумын одоо нэмэлт санхүүжилт гаргаж ээж энэ зорилтууд ингээд хэрэгжээ явах юм байна. Гэхдээ үүний бараг одоо 70 гаруй 80% нь бол байрны
байна. 459 тэрбум нь энэ шүүхэд стандарт одоо нийцсэн байртай байх асуудлыг энэ 10 жилдээ 100 удаа шийдэн шүү гэдэг байдлаар ингээд санхүүжилт нь бол туссан ба. Одоо үнийг хэлэхэд бол үнэхээр одоо наад захын энэ байж байгаа стандартад нийцсэн ганц хэрэгч байр байхгүй. Би бол одоо ингээд эргээд бол ер нь сүүлийн үеийн нилээн одоо хэд эргүүд ингээд лайв цацагдсан те. Тэгэхээр шүүхийн танхимч нэг ийм байдгийм байна. Тэр нь тэндээ суудгийм байна. Энэ эндээ суудгийм байна гэд ингээд төсөөл авсан болоо гэд бодчих. Тэгээд анзаарсан бол та нар харсан бах. Өмгөөлөгчнөр нь нэг газар сууж байгаа. Ингээд бөөнөрөө нэг газар. Нөгөө өмгөөлөгч байгаа үйлчлэгийг сервисыг авах гэж байгаа одоо тэр шүүгдэж байгаа хүмүүс мань нэг газар сууж хол байгаа байхгүй тэд нар чинь бид нар нөгөө дурандаа тэдний чинь хол суулгацсан биш байхгүй юу эн чинь ерөөсө байрны нөхцөл нь тийм ерөөсө ямар ч одоо эрхэн хамгаалах боломжгүй байгаа байхгүй юу тий ингээд одоо шүүгдэгч нь тэнд өмгөөлөгч нь энд байхаараа тухай бүр эн чинь ярилцаж зөвлөгөө авах ёстой шүү дээ гэхэд манай байрны нөхцөл бол одоо тийм биш байж байгаа. Тэгээд бас энтэй зэрэгцээд одоо бас дэлхийн нийт ингээ харж л байна. Бас Казахстанд одоо жишээл яг лайв явж байгаа. Нэг шүүх хурал одоо явж байгаа. Та нар тэр Казахстаны тэр шууд дамжуулаад одоо нэлээд олон бараг сар гаруй хугацаанд шууд дамжууллаа шүү дээ. Тэр шүүх хуралдаа ингээ харах юм бол тэгээд дараа нь нөгөө манай шүүх хуралдааны танхимыг харах юм бол үнэхээр газар тэнгэр шиг одоо ялгаатай байгаа. Гэтэл бид нар бол хөгжлийн гараа нэг цэгээс эхэлсэн шахуу хоёр болсон шүү дээ. Манайх ийм л одоо хоцрогдсон байна. Тэгэхээр би энд одоо санхүүжилтийн талаар асуумаар байна л да. Сая удаа хэллээ нэлээ их өндөр одоо өртөгтэй ийм хөтөлбөр одоо хэрэгжих ийм зорилго тавьж байгаа. Яг жилд 70 тэрбум гэхэр чинь бол бага юм байна. Тийм. За тэгтээ ихэнх нь бол мэдээж барилга байшингаа одоо засах нь гэсэн юм юу харагдаж байна. За тэгэхээр энэ санхүүжилтийг тийм ээ улсын төсөөс гаргах нь тодорхой. Тэгэхээр яг одоо гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс за хууль тогтоох эрх мэдлийн зүгээс энэ одоо санхүүжилтийг яг ингээд төлөвлөгөөний дагуу энэ баталсан хөтөлбөрийн дагуу одоо жил болгон гаргаж өгөх тийм баталгаа байна уу? Энэ дээр одоо ер нь ямар дүр зураг харагдаж байгаа? Би баталгаа гэдгийн хувьд бол нэг л зүйлд найдаж байгаа. Монгол улсад бол хууль дэдлэх зарчим бүх одоо газар бол үйлчилж байгаа. Энэ зарчим бол төрийн бүх байгууллага энэ зарчмыг баримталж ажилладаг. Хууль гэдэг бол өөрөө улсын хурлаас баталж байгаа хууль болон тогтоолууд нь ордог. Тэгэхээр энэ хууль одоо тогтоомжид нэгдүгээрт хууль улсын хурлын хоёрдугаарт тогтоол орж байгаа. Тэгэхээр бүгд энийг бол хэрэгжүүлэх ёстой л да. За тэр утгаараа бол цаашаад одоо энэ баталсан энэ хөгжлийн бодлого болон энэ арга хэмжээнүүд за энд төсөвлөгдсөн мөнгийг бол үнэхээр одоо яг ажил хэрэгэхэд бол жилийн төсвийн хуульд тусчээж энэ ажил хэрэг болно. Дангаараа энэ тогтоол бол цаашаа бол бас амьдраад явахд хэцүү. За тэр утгаараа би бол энэ тухайн жилийн усын төсвийг одоо өргөн мэдүүлж байгаа энэ одоо институцууд бол үнэхээр энэ их хурлынхаа энэ хууль тогтоомжийг одоо сахиж мөрдөөд хууль дэдлэх зарчмаа бариад бол хэрэгжүүлнэ гэдэгт бол би итгэлтэй л байна. Хэрэгжүүлэхийн төлөө бид нар ч одоо томилогдоо ажиллаж байгаа шүү дээ. Шээзэн гişүүд тий. Бид нар бол бүх талын л арга хэмжээ авах ёстой хэрэгжүүлэхийн төлөө. За шүүхийн ерхий зөвлөлийн хувьд бол мэдээж энэ одоо томоохон бодлогын баримтчиг батлуулаад ингээ энийгээ цаашаа манлайлаад тийм ээ авч явах хэрэгжүүлэх ийм чиг үүрэг одоо үлдэж байна тийм үү гэж ойлгож байна. Тэгэхээр энэ одоо ийм байдлаар хэрэгжүүлэх одоо зорилго тэмүүлэл одоо та бүхэнд манаас нэлийн одоо байгаль бах л та. Тэгэхээр одоо хэдэн жилийн хугацаанд яаж хэрэгжүүлэх үү? Ямар үр дүн ямар хугацаанд гарах уу гэдэг ингээд тодорхой бас дүр зураг харагдаж байгаа тийм ээ. Энэ одоо ийм нарийн нэг хууль байна л та. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэдэг. Одоо яг энэ хуулийг барьж альва салбарын хөгжлийн бодлого бол боловсруулагддаг юм байна. Тэгээ энэ хуулийн дээр бол маш одоо хэрэгтэй заалт байна л да.
хөгжлийн бодлогын хэрэгжилт өөрөө хэмжигдэхүйц байх ёстой шүү. Тэгээд хэрэгжилтээ хэмжих шалгуур үзүүлэлтээ заавал бичнэ шүү. Тэгээ мөнгө шаардлагатай их усрын бичнэ шүү. За тэгээд энийг одоо үндсэн хэрэгжүүлэгч байгууллага заавал бичнэ шүү. Хамтран хэрэгжүүлэх байгууллага заавал бичнэ шүү гэд ингээд бүр хуультай юм байна. Одоо энийг л одоо сая энэ боловсруулах жахт нь л үнэхээр одоо мэдэрлээ. Тэгэхээр энэ бол үнэхээр хэрэгтэй заалт байсан. Сая энэ бодлогын баримтчийг боловсруулахад тэгээд энэ утгаараа бол цаашдынх нь хэрэгжилтэнд үнэхээр ингээд одоо хэрэг болж байгаа юм л да. За энэ 2 дугаар хавсралтаар нь болохоор бүр ингээ хөснөгтлээ заасан байгаа. За энэ арга хэмжээг бол тэр байгууллага хэрэгжилтийг хариуцна. За хэрэгжүүлэхдээ тийм байгууллагатай хамтран шүү. За төсвийн их уср нь энэ шүү. Тэгээд бас ямар хугацаанд хийх юм. Үндсэндээ бол 10 жилээ бид бол 2 хуваацсан байж байгаа. Эхний 5 жил, дараагийн 5 жил тэгээд тухайлбал энэ ажлын хувьд эхний 5 жилд нь юм уу, дараагийн 5 жилд нь юм уу гээд ингээд бол хамгийн гол чиглэл болсон яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг ийм одоо заалтуудыг одоо арга хэмжээ бүр дээрээ хүснэгтэлж оруулсан байгаа. Энэ нөгөө хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар шаарддаг юм байна угаасаа. Ингэсэн учир бол одоо бол харьцангуй эзэнтэй ер нь би бол биелэгдэхүүц хэрэгжихүүц ийм одоо бодлого боллоо л гэж харж байгаа. За одоо хоёулаа илүү хүний нөөц талаас ярив. Шүүгчийн болон шүүгчийн туслах тийм захиргааны ажилтны талаар ярих гэдэг юм л да. Тэгэхээр одоо шүүгчийн ачаал бол асар их байна. За ялангуяа нийслэлийн зарим дүүргүүдэд тэгээд энэ одоо орон тоон дээр ингээд сул орон тоон дээр хүн орж ирэхгүй байна, шалгарч чадахгүй байна гэдэг ингэ чинь ер нь нийтдээ хэдэн сонгон шалгаруулалт зарлав та бүхэн томилогдсноосоо хойш. За энэ процесс дээр одоо ямар бэрхшээлүүд учирч байна. Энэ талаас нь энийг бас одоо яаж шийдэх одоо арга зам байгаа юм. Бид нар бол нэг 6 удаагийн сонгон шалгуулалт зарлцсан байж байгаа. За тэгээ яагаад ингээд 6хан байна вэ гэдэг магадгүй нөгөө шүүхийн хууль хараахан уншааг байгаа иргэд гайхчихж магадгүй. Яагаад гэвэл нэг сонгон шалгуулалт чи өөрөө нөгөө нарийн ингээд ажиллагаануудтай тэр ажиллагаа бүр нь өөрөө хугацаатай байхгүй. Жишээлбэл гэх чинь бүртгэл бол 30 хоногийн хугацаанд явдаг. Одоо иргэд нөгөө зар 50 гут 30 хоногийн хугацаанд материалаа ирүүлдэг гэсэн хуульчд. Гэх мэтчлийн ингээд хугацаатай ингээд процедурууд байдаг. Учир жилдээ нэг 2 юм уу 3 удаагийн одоо сонгон шалгуулалт ингээд явуулах юм боломж бүрддээ. За ингээд 6 удаагийн сонгон шалгуулалт одоо хийсэн. За тэгэхэд болвол харьцангуй эрүү захиргааны одоо хэргийн шүүгчийн хувьд харьцангуй болвол одоо тэр өрсөлдөөн одоо байна. Өрсөлдөөн байгааг бид нар бол маш их баярладаг. Ер нь өрсөлдөө байж яг тэр үндсэн хууль заасан бид нар шилж олох гэдэг энэ утга өөрөө бас их хэрэгжиж байгаа. Өрсөлдөөн байна гэдэг чинь илүү шилтийн сайн нь бол шалгарч ирэх хөрс нь одоо болж байгаа. За тэгээ өрсөлдөөн бол харьцангуй байна. Тэгээд тэр утгаараа ч одоо энэ одоо нөхөн бүрдүүлэлт одоо их боломжийн явж байна. Гэвч одоо хамгийн их одоо тэр юутай байгаа, ачаалттай байгаа иргэний хэргийн одоо шүүгчийн хувьд бол өрсөлдөө ерөөсөө одоо гарахгүй байна. За өрсөлдөөн гарахгүй байгаагийн шалтгаан нь янз бүрийн шалтгаантай гэж бид одоо ойлгож байгаа. Мэдээж хэрэг одоо тухайн хүний одоо мэдлэг ур чадвар энэ төрөөс бол хамаарна тэр оролцож байгаа шалгалтанд оролцож байгаа тэр хуульч. За хоёрдугаарт бас за хууль зүйн бас асуудал одоо байгаа. Яагаад гэвэл нөө босго оноо нь 10 оноогоор нэмэгдсэн байхгүй. Хууч нь одоо 60 байсан бол одоо ингээд 70 болоо явцсан байхгүй. Босго оноо ингээд нэмэгдсэн байж байгаа. Тэгэхээр эн чинь илүү л одоо шалгуур нь өндөрсөж जैन тэрэнд одоо хүрэх одоо шаардлагатай байгаа. Гэх мэтчлэн ийм одоо асуудлууд байгаа. За түүнээс гадна бас энэ бас миний хувийн бодол юм л да. Ер нь иргэний шүүх маш ачаалттай байгаа учраас тэн дээр өөрөө бас ачаалттай шүүхийг өөрөө сонгож бас ингээд өгөх тийм сэтэл өөрөө бас яг хуульчдад бас арай бага байгаад тах шиг байна. Нэг ийм шалтгааны улмаас одоо нөхөн бүрдүүлэлт иргэний шүүгчийн хувьд бол үнэхээр хангалтгүй явж байна. Ачаалттай ажиллаа гэд илүү цалин авах тийм одоо тогтолцоо байна уу, эсвэл ялгаагүй адилхан цалин авах уу?
шүүгчийн хувьд бол нэг төрийн албан хаагчдаас онцлогтой байдаг. Зөвхөн хуульд засан одоо нэмэгдлүүд авдаг. 21 оны хуулиар бол шүүгчийн үнэхээр ажлын ачааллыг бол бас ингээд үнэхээр анхаарлын төвд байсан учраас бол энийг бол ядаж одоо ачааллын тэр байдлын одоо шийдийгээд одоо ачааллын урамшуул авч болно гэж одоо заалт орсон юм байлээ. Шүүгч өөрөөр хэлбэл хитээдсэн ачаалтаа ажиллаад байвал одоо тэ ачааллаас нь хамаарат нэмэгдэл урамшуул олгож болно шүү гэж заасан. За бид нар энэ дээр бол нэлийн томоохон хэмжээний судалгаа хийсэн. Ер нь ачаал гэж юу юм бэ? Яг хэдэн хэрэг шийдчихвэл тий энэ одоо нормонда байна. За тэгээ энэс их болвол ингээд ачаал хэтэрлээ шүү гэж үзэх юм бэ гэдэг дээр бол бид нэг жил гаруй хугацаанд судалгаа хийгээд за нэг иргэний хэргийн шүүгч 209 хэрэг жилдээ шийдвэл 209 шүү дээ. Бас л ихтэй байгаа биз. Одоо жилд ажлын 229 хоног байдаг. Гэхдээ бид нар бол шүүгчийн энэ ажлын одоо нормыг бол жилд 209 хэрэг шийдвэл за ингээд чи бол ингээд нормдоо ажиллаж гэн шүү. Чамд ингээ ямар нэгэн ачааллын урамшуул өгөхгүй шүү гэдэг ийм байдлаар зохицуулт хийчихэд байна. Энэ тоо бол буурах ёстой. Гэхдээ бид нар үнэхээр одоо төсөн мөнгөний одоо бас энэ их усрын хомсдол байдлаас болоод энээс одоо доошо болгож чадахгүй байна. За захиргаа бол арай онцлогтой. Тэд нар чинь өөрсдөө нэг нотлох харамт цуглуулах одоо эрхтэй үүрэгтэй байж байгаа шалгах ажиллагаа явуулдаг ийм онцлогтой учраас бол жилдээ анхан шатны шүүгч жишээл 35 хэрэг шийдэх ёстой гэдэг ингээд норм ингээд зохис ачааллууд гаргаад өгсөн. За энэс дээшээ байх юм бол жилд 2 удаа ачааллын одоо нэмэгдэл гэж авдаг. Ердөө 2 удаа жилд. Ийм одоо зүйл байдаг. Шүүгчийн одоо орон нутагт шүүгчийн хүртээмж юу нэр хийдэг? Ер нь асуудалгүй гайгүй юу? Орон нутагт бол ер нь ачаалал бол бас их өнгөн өөр бас. Орон нутагт бол харьцангуй ачаал бол энэ нийслэл шиг ийм одоо бүр улаан хасцсан хэмжээнд бол биш байгаа. За тэр утгаараа бол одоо энэ шүүгчийн нөгөө одоо ачаалтаа байх тусам эн чинь одоо өшөө нэмэл бид нар шүүгч авч ажиллах ёстой шүү дээ. Орон нутагт бол харьцангуй бол ачааллын асуудал бол гайгүй байдаг. Ийм өнгө өөр байдаг. Гэхдээ орон нутгийг бас зориод сонгох бас тэр юу харьцангуй бас бага ажиглагдчихэв. Сонгон шалгуулалтад ордог. Жишээл бид нар Баян хонгор дээр гэх чинь одоо нэлээд хэдэн сар одоо болж байгаа. Шүүгчгүй. Та нар төсөөлдөө ингээд шүүгчгүй шүүх гээд одоо байгаа байхгүй. Манайд бол жишээл Баянгор аймаг дээр иргэний хэргийн одоо шүүхтэр шүүгчгүй байж байгаа. Тэгээд яг хуу шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийн хүний нөөцийн асуудлыг шийддэг ийм байгууллага. За тэр утгаараа одоо энэ ямар ч байсан иргэд шүүхийн үйлчилгээ аваад ирэхэд бол би шүүгчгүй байна гэж хаалга барьж болохгүй учраас өөр аймагуудаас шүүгч авчир сэлгэн ажилуулж ингээд энэ асуудлыг одоохондоо ингээд төр ингээд шийдэж байгаа. За шүүгчид ер нь маш их одоо ачаалтай ингэж одоо хүнд ажиллаж байгаа. За дээрэс нь нийгмийн бас одоо зүгээс маш их дарамт одоо юу гэдгийг хэргийн оролцогчноос хэсүүлээ за сошиалар ч гэдэг юм ингээ шүүгч нарт руу шүүх рүү бас их дайрдаг те. Тэгэхээр энэ дээр шүүгч нарын ажлын ачаалаас гадна дээр нь бас сэтгэл зүйн хувьд маш хүнд байдаг бах л та бодвол тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг жишээ нь яаж зохицуулахаар энэ хөтөлбөр тусгаж байгаа вэ? Их сайхан асуулт байна. Бид нар бол шүүгчийнхаа сэтгэл зүйг ер нь хайцсан юм бэл. Бид нар шүүгч нар ерөөсө хүн гэж бодгоо байцсан юм бэл. Нэг л тийм төмөр шиг те ингээл нэг мод шиг л хатуу тийм хизээч нугаршгүй хувиршгүй ийм л гэж ингэж үргэлж төсөөлөөд ингээ яг хүн гэдэг утгаас тэрийг бол үнэхээр гээдсэн юм байл. За тэр утгаараа бид нар энэ одоо 10 жилийн хөгжлийн бодлогодоо бол бид нар энэ шүүгч нараа сэтгэл зүйчээр хангах энэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэд ч гэсэн хүн штэ.
Тэ хэдийгээр одоо юу гэдгийг хуульчин ёс зүйг бат чамд сахиж мөрдөх, нуграшгүй хугаршгүй хатан одоо зоригтой бат итгэлтэйгээр хэрэгэ шийдэх боловч нэгэнд одоо энэ хүн эмчин болвол бас энэ сэтгэлийн энэ шанал одоо авдаг л бах гэж би одоо ойлгоод. Тухайлбал тэр одоо сошиалын үнэн хөдөл мэддэхгүй янз бүрийн одоо дайралтууд ирэхэд хүн л эмчин өөрөө шаналгаа сэтгэл зүйн ингээд асуудлуудад орж байгаа. За энэ утгаараа бид нар бол энэ шүүгчийнхаа энэ сэтгэл зүйг одоо ахиц гаргах энэ дээр бол ер нь цаашдаа бид нар энэ шүүгчээ ингээд нарийн өндөр мэрэгжлийн энэ сэтгэл зүйчээр хангаж те хувийн зөвлөгөө авдаг те энэ одоо хөтөлбөрийг бол хэрэгжүүлнэ гэж одоо туссан байгаа. За үүднээсээ ингээд шүүхийн байгууллага руу шүүхийн байр руу орохоор хамгийн эхлээл одоо очдог газар бол нөх шүүгчийн туслахтай уулздаг тий. Тэгэхээр шүүгчийн туслахуд бас маш завгүй. Тэгэл ингээд ерөөсөө нэг юм юун дундрал ингээд ажиллаж идэг штеп. Ерөөсөө л цаг минут тутам тэгэл ингээд утсаар ярина тэгэл ингээд за ингээд энэ хүн ингээд гол үйлчилж байгаа иргэнтэй харьцаж байгаа хүн шүүгчтэй бол одоо хэргийн оролцогч нар ч юм уу барагтаа уулзахгүй. Тэгэхээр гол уулзж байгаа хүн бол мэдээж яалтчгүй шүүхийн туслах ажилтан захиргааны ажилтан. За энэ захиргааны ажилтан хүн яаж одоо илүү үйлчилгээний хувьд илүү одоо ийм найрсаг тий хүнд үйлчилж байгаа гэдэг энэ агуулгаар яаж энэ хүний ер нь одоо үйлчилгээний ур чадварыг дээшлүүлэх вэ? Шүүхэд очиад хүн загнуулаад гарч имааргүй л байгаа байхгүй тий. Энд чинь бол одоо яг л үйлчилгээгээ ном ёсоор нь үзүүлээд ингээл дарамттай байдлаар одоо шүүхээс гармааргүй л байгаа байхгүй. Тэгээд юун дээр шүүхийн хууль дээр нэлээд олон газар орсон баг. Шүүхийн үйлчилгээ гэдэг үг. Нэлээд олон газар орсон энэ бүр одоо хуулийн хиллэг болсон шүүхийн үйлчилгээ. Бид нар одоо юу гэдэг шүүн таслах ажиллагаа ч юм уу хэрэг хинэн шийдвэрлэх ажиллагаа гэхээсээ илүү энэ нөгөө шүүх үйлчилгээ үзүүлж байгаа шүү иргэдтэй гэдэг энэ өөрөө сэтгэлгээний өөрчлөлт орох хэвээр. За тэр утгаараа энэ хөгжлийн бодлогын баримт бичигт ерөөсөө шүүх үйлчилгээ гэдэг үг л одоо маш их хэрэглэгдсэн байна. За энэ үйлчилгээ бол чанартай хүрч явах хэвээр. Чанартай хүргэх одоо тэр яг хамгийн анхдах чигнэний хүмүүс нь бол яг л мөнлөлтөө шүүхийн захиргааны ажилтнууд байж. За тэр мэдээлэл авалгааны ажилтнаа одоо нөгөө нэхэмжил хүлээж авч байгаа тий. За дараа нэхэмжлээ хэрэг үүсгэж байгаа юм бол одоо нөгөө туслахууд маань ингээд орж байгаа. За тэр шүүхийн үүдэнд хөтөч хийгээ сууж байгаа тэр ажилтан. Тэгэхээр энэ одоо яг энэ хүмүүс хүний нөөцийн асуудлыг бид нар яг бүр тусад нь энэ 7 чиглэлийнхаа бүр бие даасан нэг хэсэг болгоод 3 дахь хэсэгтэр энэ шүүхийн захиргаанд бол бид нар энэ шинэ менежмент одоо нэвтрүүлнэ гэдэг. За хамгийн түрүүнд бол харилцаа хандлага. Тэр яаж нөгөө ангер менежмент байх юм те одоо уура төвчин хүлцэх одоо хэцүүлтэй те ингээд л нөгөө хүн чинь бухимдаал загнаал ингээд яатсан тийм үйлчлэгээ авахгүй л орж ирж байгаа хүний өөдөөс ингээд нэг байх хэцүү. Гэхдээ энд бол өөрөө тэр нарийн одоо салбар шинжилгээ ухааны маш одоо тийм мундаг одоо аргууд байж байгаа. Бид нар бол энэ нөгөө арга ажиллагаанд нь илүү одоо менежмент дээр ахиц авчирна гэд бүр тус тустай хэдэн арга хэмжээнүүдийг одоо бичсэн байгаа. За энэ бол мэдээж хэрэг тэр арга ажлынх нь арга ажиллагаан дээр өөрчлөлт авчирна гэдэг ийм байдлаар орсон. За түүнээс гадна бас хэцүү шүү дээ. Арга ажиллагаа заагаад байдаг, хэвшүүлэх гээд ингээд дадал болгохгүй заагаад байдаг. Ерөөсөө ачаал нь хитэтсэн байхад одоо хүн яаж бухимдахгүй байх вэ те. Тэгэхээр бид нар энэ ачаалыг бас ингээд бууруулах хэрэгтэй. Ачаалыг бууруулна гэдэг чинь эргээд хүний нөөцөө тодорхой хэмжээгээр нэмнэ. Түүнээс гадна нөгөө талаар бол тэр технологи одоо оруулж ирэх ёстой. Шүүх өөрөө цахимжих ёстой. Тэгжээж эднэрийн маань нөгөө бас энэ хөдөлмөрийг одоо хөнгөвчлөх одоо зүйл болж байгаа. За хоёрт одоо би түрүүн хамгийн ихэндээ бол ярьсан энэ шүүхийн энэ юунд орж гарч байгаа урсгал бол хит их байж байгаа. Ерөөсөө жилдээ бол бараг 20-30% нь ороо гарч байна.
нийт одоо ажилтны тэр шүүхийн. Ингээд тийм хурдцтай солигдож байгаа байхгүй. Орол гардаг, орол гардаг. Тогтворгүй байна. Бид нар тэгэхээр энэ одоо бусад салбаруудаас бас бид нар боловсон хүчнээ татах бас өрсөлдөхөөц байх хэрэгтэй байхгүй. За тэр утгаараа бид нар шүүхийн захиргааны ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ 10 жилийн хугацаанд тодорхой интервалтай. За энэ дээр болвол бид нар нэлээд бас зоримог стаж шийдэж одоо бас оруулсан. Харин их хурл бол энийг бол маш нааштай дэмжиж одоо баталж өгсөн. Бид нар энэ дээр бол 100 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр бол оруулсан байж байгаа. За ингээд ер нь бол танаас асуух асуулт зөндөл байна л да. Би одоо жишээ нь захимжилтын талаар ч юм ингээл ярилцах. Ер нь ойрын ирээдүйд ямар том одоо захимжилтын хүрээнд том шийдлүүд, технологийн дэвшлүүд шүүхийн салбарт нэвтрэх юм бэ гэдэг талаас нь та нэг хариулт өгөөч. Бид нар энэ захимжилтыг төсөөлөхгүйгээр хийхгүй юм байл ерөөсөө. За одоо би та нарт нэг төсөөлөхөөс нэг жишээ хэлье. Ахад дурдэлд тэр Казахстаны одоо сар гаруй үргэлжилсэн дэлхийн нийт одоо харах боломжтой байгаа шууд дамжуулалт хийж байгаа тэр шүүх хуралдаан дээр та нар нэг зүйл анзаарсан уу? Юу анзаарсан болвол шүүгчийн өмнө ингээ 3 дэлгэц байгаа биз. Ингээ 3 дэлгэц байгаа байхгүй юу? Одоо компьютерийн дэлгэц гэсэн 3 ширхэг байж байгаа. Тэгээд энэ дэлгэцнээс л одоо эхэлж байгаа юм л да. Захимжилт болвол ерөөсөө энэ дэлгэцийн цаана бол Казахстан гэх чинь бол маш олон хуультай өөрчлөлт оруулаад олон одоо журам зааврууд батлаад бол Казахстан бол цахимаар хэрэгэ шийддэг одоо болсон юм байл. Казахстан бол биднээс урд явж байгаа юм бол яг захимжилтын. За тэгэхээр бид нар одоо Монголын шүүхийн захимжилтыг бол мөн адил төсөөлөөрэй. Ер нь бол ингээд захимжилт одоо нэвтрээд явах эцэст бол шүүгч урдаа нөгөө цаасгүй болно. За нэг хавц тэрэг 2 юм уу 3 дэлгэцтэй ингээ болно. За тэгээд цахимаар орно гэсэн. Бүх хавтас тэрэг бол цахим одоо болно. За энэ дээр бол их хурлын гишүүд бас анхааруулж бас хэлжсэн бид ч бас мөн тусгасан байгаа. Юу гэхээр яг энэ цахимжилттай зэрэг параллельна юу явж явах ёстой гэвэл нөгөө мэдээллийн аюулгүй байдал. Аюулгүй байдлын асуудал маш өндөр хэмжээнд байж ш тэр одоо нотлох баримтуудын аюулгүй байдал одоо хангагдаж байгаа. За энэ одоо Монголын шүүхийн захимжилт бол тийм одоо биелэгдэшгүй зүйл байха болсон. За энэ бол ямар учиртай вэ гэхээр 2024 оны төсвийн тухай хуульд одоо энэ засгийн газар бас бодлогын хувьд тэмцсэн. Юу гэхээр за шүүх та нар бол захимжаа. Энэ дээр чинь бид нар 15 тэрбум төгрөг өгье. Та нарын цахим хавц тэрийг нэвтрүүлэх, за хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулахад програм хангамж техникийн асуудлаа над мөнгөөрөө шийдээрэй гэд төсвийн тухай хуульд 15 тэрбум төгрөг бол шүүхийн захимжилт дээр тавигдсан. За их хурлын үнийг бол баталж өгсөн байж байгаа. За яг энэ одоо мөнгийг бид нар үнэхээр үр бүтээлтэй ондоо амжаад бол одоо хэрэглээд цахимаар хэрэг хийн шийдэх платформ буюу тэр програм хангамжийн асуудлыг одоо ингээд шийдэд явж байна. За энэ дээр бол бас энэ IT-ийн бас энэ компаниудтай уулзаж гэрээ хэлцээрд орох гэдэг энэ ажлууд бол одоо явж байна. Тэгэхээр эхлээд бол бид нар энэ програм хангамжийн асуудал чи өөрөө их хугацаа ордог учраас энэ дээрээ бол илүү анхаарал хандуулж байгаа. За тэгээд нэг одоо бас ихэнх гол тоног төхөөрөмжүүдийг мөн бид нар энэ жил аавна. За ингээд үндсэндээ бол дэд бүтцийн хувьд бол харьцангуй суур одоо оны эцэсгэд харьцангуй бид нэр суур бүрдсэн одоо хуулийн өөрчлөлтүүд одоо хэрэгтэй ингээд болох тэр үе шатанд бид нар ирэх юм байна. Тэгэхээр ингээд харах юм бол энэ бол бэлэгдэшгүй зүйл биш болсон. Одоо вагон бол хөдөлгдсөн бүр эд одоо замын дунд ажиллаа хийгээд ингээд одоо явж байгаа. Энэ оны эцэсгэхэд ер нь зарим шүүхүүд бол цахим хавц тэрэг рүүгээ шилжнэ гэж ойлгож. Шууд шилжихгүй. Програм хангамж бэлэн болох юм. Програм хангамж за тэр техник тоног төхөөрөмжийн хувьд бол бэлэн болно. Тэгэн гут бид нар энэ
нөгөө 3 хэрэг байна шүү дээ. 90 эргэн захиргааны хэрэг хэн шийдвэрлэж байгаа ажиллагаа алийг төрүүлж явуулах юм. Эсвэл бүгднгийн зэрэг явуулах юм уу? Эсвэл аль нэгийг төрүүлж эхлэх юм уу гэдэг одоо асуудлыг шийдэх ёстой болно. Германд бол зөрчлийн хэрэгээс эхэлсэн байл. Яг хийгээ явж ил. Тэгээ 26 он гэх чинь бүх хэрэг цахимжны гэцэг таргет байгаа байхгүй юу? Бас юунууд Америкууд бол бид нар бас Америкийн шүүгч нар бас бид нар ингээд сургалт ингээд тгээ явж хат бас зөвлөжил. За манай туршлагаас харахад бол бүгдийн зэрэг эхлэх бол зохимжгүй байлаа. Аль нэгийг сонгож аваад эхлэх нь өөрөө бас зохимжтой байлаа гэдэг ингээд зөвлөгөөнүүд бас өгч байгаа л да. Тэд нар чи өөрсдөө тулцсан байгаа байхгүй тэрийг. Тэгэхээр бид нар яхаа шүүхийн ерхий зөвлөл ер нь бол нэг 6 сарын интервалтай эхлээд нэг хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаагаа эхлээд дараа нь бол дараагийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаагаа эхлүүлэх ийм байдлаар ингээ явах нь зүйтэй юм байна. За энэтэй холбогдуулаад бол манай шүүхийн тамгын газрын бүтцэд одоо нэлээд одоо том нэгж бий болох юм байл. За одоо тэр юм сканер эхлээд тэр чинь цаасан баримтуудаа ингээд яг ингээд зарим цаасан суурьтай нотлох баримт байна штэ тий. Тэрийг чинь ингээд цахим нотлох баримт болгоход яг одоо энэ сканерын нэгж ингээд шинээр үүсгэс эхлүүдэд энэ ажлууд бол явагдах юм байл. За яг сонирхолтой байлаа. Маш олон шүүхийн шинжилгээний талаар, шүүхийн тулгымцсан асуудлын талаар, хүний нөөцийн талаар ер нь ярилцаад байвал шүүхийн салбар өөрөө бас их өргөн тэгээд бас сонирхолтой ингээд ийм байгаа. Тэгээ энэ дээр бас та хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл өгч за ялангуяа одоо ирээдүйн чиг хандлагыг бидэрт бас ярьж өгсөнд баярлаа. За баярлалаа. Танд бас өөр хэлээгүй яриаггүй сэдв асуудал байвал бас та нэмж болно. За бид ингээд улсын хурлаас өчигдөр ингээ шүүх эрхэм мэдлийн дараагийн 10 жилийн одоо хөгжлийн бодлогыг баталлаа. Тэгэхээр энэ бол дан ганц одоо шүүхийн ерхий зөвлөлийн нуруунд дээр явах бол ажил биш. Энэ бол шүүхийн бүх институцууд хамтарч яаж бид нар үр дүнд хүрэх юм байна. Түүний нэгэн адилаар болоо танаа хамт олон бас энэ институцийн нэг эдис болж явж байгаа. Тэгэхээр энэ дээр мөн одоо энэ бас энэ тогтолцооны одоо энэ боловсронгуй болгох улам чанарч ахиц твшил бий болоход бас хамтран ажиллаараа гэж одоо бас хүсэх байна. Ингээд. За баярлалаа. Бид бас нээлттэй шудраг шүүхийн төлөө гэсэн уриатаагаар энэ подкаст хийж байгаа. Тэгээ энэ маань бол зорилго нь бас олон нийтэд тийм ээ энэ шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй таниулъя, ойлгуулъя, шүүгч гэж ямар хүн байдгийг, шүүхийн байр ер нь ямар стандарттай байх ёстой ингээд бид нар ч бас тэр болгон мэдэхгүй юм зөндөө байдаг юм байна. Тэгээ энийг чинь одоо ингээд багаар ярьж, таниулж, ойлгуулах нь бас бидний хамтын зорилго байна л да. Тий. За ингээд танд баярлалаа. За үзэгчдээ ингээд өнөөдөр манай подкастын ээлж дугаар үгээр өндөрлж байна. Манай зочноо шүүхийн ерхий зөвлөлийн гишүүн Отгон Чимэг оролцлоо. Баяртай.